Одоо би эмчээ группт орох гэж юм аа тэгсэн чинь надад заавал унсан бичлэгээ хэлээ гэхэд одоо нөгөө хүн чинь унчаад нэг тэрбум мэдрэлийн тархинд нь үхээд авах чинь дахиад одоо группт оруулахын тулд зайлуулыг дахиад унах гад бүр унах ёстой гэдэг нөгөө хүн ботцсон өглөө эмээ уухгүй ирж байгаа юм чаа би унахал юм бол миний бичлэг сайн гарах юм байна. Тэгэл тэр хүний эмээ нь хасаал унчаал унж байгаа бичлэгээ аваад ирчигээд одоо тэр нь өөрөө үйлчлүүлж байгаа стресст ороод байгаа. Өдрийн мэдрэг үзэгчтэй Гигэ Монгол пэйж хуудасаар үзэгч танд хүрдэг Гигэ эрүүл мэнд подкаст шинэ дугаараа эхлэхэд бэлэн болоод байна. За бид Гигэ эрүүл мэнд подкастаараа үзэгч та бүхэндээ бас эрүүл мэндийн боловсрол олгох мэдлэг мэдээллийг хүргэх мөн дээрэс нь шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллүүдийг бас яг нөгөө мэрэгжлийн эмч ажилтнуудаас нь одоо авч танд одоо мэдлэг болгох зорилгоор одоо подкаста бэлтгэн хүргэдэг. Манай энэ удаагийн подкастын зочноор Санус эмнэлгийн мэдрэлийн эмч, эпилепси судлаач, анагаах ухааны доктор, дэд профессор, клиникийн профессор Амар Жаргал өргөдөн оролцож байна. Өдрийн мэнд хүргэе танд. За бүх үзэгчтэй өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээж авсан танд бас баярлалаа. За мэдрэлийн эмч гэдэг тэгэхээр та бас өөрийнхөө танилцуулаач те. Одоо ингээд таны ингээд цолыг харахаар анагаах ухааны доктор ингээд дэд профессор, клиникийн профессор гэд эн чинь бас те эрүүл мэндийн салбарт яг энэ одоо анагаахын шинжилгээ ухаанд бас ингээд баггүй хугацааг зарцуулсан хүний одоо авах хөстэй цолууд харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр та бас өөрийнхөө тухай яриач те. Хаана мэрэгжил мэдлэгээ дээшлүүлв те. Бас сонирн баг. Би одоо яг эмч болоод 27 дахь жилдээ ажиллаж байна. Төгснөхийн дараа мэдрэлийн эмчийн тухайн чиг олгох курс гэж байсан. Тэр курс сураад дараа нь мэдрэлийн эмчийн резидентур тэгээд мэдрэлтэй холбоотойгоор бас сэргээн засгийн резидентур зүй төөнөр заслын курс зэрэг төгссөн. За тэгээд энэ мэргэжил маань бас дотроо ингээд төрөлжөөд явдаг. Миний яг судлагдах хүн бол эпилепси судлал. Тэгээд 2012 онд бол анх эпилепсийн сэдв аваад мастрын ажлаа эхэлж байсан. Тэгээд эпилепсийн эмнэлц зүгээр бол дандаа эмнэлц зүүн судалгаа байсан. Манайх мастрын докторийн ажлаа хамгаалсан. За энэ хугацаанд бол эпилепси судлалаар дэлхийн 12 орнд мэргэжил дэвшлүүлсэн. Эпилепси судлаач мэдрэлийн эмч байна. Тэгэхээр мэдрэлийн эмч гэхээр мэдээж одоо таны одоо нарийн мэргэшээс судалсан энэ одоо эпилепси гэдэг өвчин мөн ингээд том бас нэг юм бүлэг өвчин шүү дээ гэж ойлгоод байгаа миний ойлголтоор бол яг хоёлаа ярианыхаа ихэнд тий арай нэг жоохон шууд ингээд хүнд өвчин рүү орохгүйгээр хоёлаа эхлээд нэг энгийн байдлаар бас яриагаа явуулъя те. Мэдрэлийн эмчийн гэдэг тэгэхээр одоо нөгөө нэг хамгийн ихний одоо хаврын улирал те дундаа орчлоо те. Нөгөө хаварчин хүмүүс амар их ядраал ингээл яваад идэг ч ялангуяа энэ одоо мэдрэлийн ядаргаатай ч гэдэг юм уу те ингээд ийм хүмүүс чинь одоо хаврал яг ингээд асуудал хөндөгдөж ирдэг юм шиг байгаа юм. Та энэ дээр бас юу хэлэх вэ? Яг энэ талаас нь та гоё бас хүмүүстэй ярьж өгөөч те. Тий одоо тэгээд нөгөө хаврын улирал эхлэхээр зэрэг ер нь бол хамгийн их зориулдаг юм хаврын ядаргаа байдаг. Тэгэхээр яагаад ингээд хүмүүс хавар ядраад байна гэхээр бол хавар нөгөө өдөр уртсаа дээрэс нь агаарын температур ихсэн, агаарын даралт өөрчлөгдөн ийм гадны хүчин зүйлүүд нөлөөлөд хүний одоо байгалийн ритм байдаг. Тэрэнд бол хүний биеийн 500-аад үйл ажиллагаа бол байгалийнхаа ритмийн дагуу циркадны ритмдээ дагуу ажиллаж байдаг маань ийм өөрчлөлтөнд орохоор зэрэг хүн туйлдаж ядардаг. Энэс гадна болохоор одоо амьд бүхэн үрждэг улир шүү дээ хаврын улирал чинь. Тэгэхээр зэрэг байгаль дэлхий дээр байгаа бүхэл бактери нь өсөж үржинэ. За хөрсний бохирдол, агаарын бохирдолтой холбоотойгоор одоо нөгөө өвөлдсөн гадаа байгаа нянгууд маань идэвчин ингээд зөвхөн гадаа байгаа нянгаас гадна хүний биед байгаа архаг халдварууд идэвчж бас үржлийнхаа хэлбэрт ордог. За тэгээ энэ бүхний суурин дээр нөгөө өвлийн 3 сар хүн гэж биеийн температураа 36-аас 37 градусын одоо хэвийн температурт байлгахын тулд үйл ажиллагаа явуулахын тулд илэг дэлэг бол маш ачаалттай ажилласан байдаг. Маш их хэмжээний мах иддэг өгөл тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол бас ядрах, сулдах, тэгээ витамины нөөц багассан байдаг. Тэгэхээр одоо ингээд энэ дээр бас нэг анзаарах юм нь хүмүүс ингээд би угаасаа л хавар болохоор ядардیں۔ Ингээд нэг тийм эмчэд хандахгүй тийм ээ яваад байдаг. Тэгэхээр архаг ядаргааны хам шинжээ дундаж үргэлжлэх хугацаа нь бол 5-аас 7 жил байдаг хүмүүсэд. Бүр 20 жил тийм 20 жил үргэлжилсэн хүмүүс байдаг. Нөгөө нэг тэгвэл ийм юм биш нөгөө нэг ядаргаагаа арилгах гад эмнэлэг твтлэгээ 7 хоног эмчилгээ хэлгээ гаргаад одоо би ингээ ядаргааг болцсон ингээ яваад энэ чинь бас өөрөөсгөө ойлголт биш үү тий. Тийм 7 хоногт бол ер нь эмийн эмчилгээ хийгдэл нөгөө ортой эмнэлгийн үйлчилгээл авч байгаа шүү дээ. Тэгээд ер нь эрүүл мэндийн тусламжийн одоогийн
чиг хандлах чинь байнгын тогтвортой эрүүл мэндийн боловсролыг өөрийнхөө амьдралын зуршил болгох. Тэгэхээр 7 хоногийн дотор яг мэдээж тусдаа тийм ээ. Яг нэмэр болж л байгаа ч гэсэн бас тий. Тэгтээ яг ингээд углуургаар нь хандах хэрэгтэй. Ер нь бол ихэнх өвчтнүүдийн дундаж хугацаа бол 5-7 жил үргэлжилсэн гэж. Тэгээ оншоо мэдэхгүй угаасаа л би ядрах ёстой гэдээ яваад байдаг байна. Тийм ээ, угаасаа хаврал юм чи хүн болгол ядарч байгаа би тэдний л нэг гэд ингээ ойлгоцсон явж байгаа юм шиг тий. Тэгээд яг юуг хүмүүс архаг ядаргаа байна гэхээр зэрэг сүүлийн 6 сар хөдөлмөрийн бүтээмж муутсан. Тэгээд гинт нэг огцом тийм ядрах хамшинж хичнээн амарсан ч гэсэн ерөөсөө амарсан болоогүй. Энэ гурван шинж тэмдэг болохоор архаг ядаргааны үндсэн шинжүүд байдаг. За тэгээ энэ нь болохоор тухайн хүнийхээ айл нөгөө эмзэг салбарыг барьж илэрнэ шүү дээ. Тэгээ анхаарал тутамших ч юм уу, нойр нь муудах ч юм уу, даралт нь ихсэх ч юм уу. Ер нь тэгэл аль нэг одоо архаг өвчнийг бас сэтрэж болно гэсэн үг. Хүний тогтолцоонуудаас аль нь арай сул ажиллаж байна те. Тэрийг сэтрэж авч явдаг. Тэгээ ер нь бол үндсэн том 7 шалтгаан байна гэж үздэг л дээ. Тэгээ Монгол эмнэлэг талаас нь болохоор нөгөө өвөл хүн маань ингээд доороосоо ялангуяа даарад нэг тийм одоо сүүлийн үед манайх чинь пүүцтэй л охид залуучууд яваад байдаг. Тэгээ өвөлцөд шүү дээ. Тэгэхээр байнга доороосоо ингээд даарч байгаа хүн маань дотроо чиг хуримтлуулад за тэгээ дулаархаар нөгөө чиг маань хөөрөөд ноцоор шинжээр илрээд байгаа байхгүй. Тэгэхээр өөрийнхөө одоо энэ манай Монголын нутаг дэвсгэр чинь хэдэн зууны хэдэн одоо зууны турш хэдэн мянган дамжиж ингэж явж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар генийн зохицолгоон ч гэсэн яг л эдээ ундаа явдал нормалын зохицсон. Одоо гоё пүүц байсан ч гэсэн жоохон хүлээж байгаа л өмсөл зүгээр ах гэж бодож байна. Ядралтыг бид нар өөрсдөө бидэрээ бага амсахын тулд бид яг юуг одоо хийх ёстой гэдэг юм бэ? Өвлөөсөө л бэлдэж эхлэх ёстой байх гэж бодод байна тий. Тэгээд одоо энэ нөгөө архаг ядаргааны үндсэн 7 шалтгаан байгаа байхгүй. Би одоо ингээд дурдаад тайлбарлаад явъя гэж бодож байна. Тэгэхээр та 1 жил юм уу 2 жил ядарсан л бол түүнийхээ тэр шалтгааныг олохгүй болвол бид ийм эмгэг одоо гинжин хэлхэнүүд үсэд уруулын рефлексүүд үсэд энэ маань ингээд давтагдаад явдаг. За тэгээд энэ хамгийн гол шалтгаан нь болохоор адреналины ядаргаа гэж байна. За тэр нь болохоор хүний одоо гормоны хүн чинь одоо мэдрэлийн тогтолцоо болон дотоод шүүрлийн тогтолцооны зохицуулаханд юм тэнцвэртэй оршиж амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг за мэдрэлийн тогтолцоог бол бид нэр ойлгочихж байгаа. За та босоод яваа, та суу гэхэд ингээ өөрийгөө зохицуулчин тийм ээ. Та витаминтай хоол идэх бол ид чинь. За тэгвэл дотоод шүүрлийн тогтолцооны зохицуулах гэдэг бол одоо нэн орчин үеийн анагаах ухааны насжилтын анагаах ухаан, эрүүл байх анагаах ухаан, урьдчилан сэргийлэх ухааны одоо хамгийн гол асуудал байхгүй юу. Тэгэхээр энэ хаврын ядаргааг үүсгэж байгаа хамгийн гол гормон маань адреналины ядаргаа буюу кортизол, адреналин гэдэг хоёр стрессийн гормон. Тэгэхээр одоо орчин үед их хотын хүн хинбэ гэхээр их хотын хүн гэдэг бол адреналин, кортизол дээр амьдардаг хүн болчиход байгаа. Маш их ажиллах хэрэгтэй, маш их зорилготой хүрэх хэрэгтэй, дандаа ялтыг байгуулах хэрэгтэй. За энэ маань юунд хүргэдэг вэхээр байнгын цуснд глюкозын түвшин өндөр байлгана. За ингээд цуснд их глюкоз байхаар глюкозын задлах гад инсулин орж ирнэ. За инсулин болохоор гадна одоо эднэрийг зохицуулаад байгаа юм кортизол байгаа байхгүй юу. За тэр гормон хаана байд юм бэ гэхээр бөөрийн дэд улчирхай гэдэг нэг жижигхэн малгай шиг эргэтэн бөөрийн дээрээ байхгүй юу. Тэр ялгаруулт. Тэгээ тэр жижигхэн эргэтэн маань одоо энийг ялгаруулсаар агаад хавар бүр цуцчдаг. Тэгээ дээрэс нь өдөр маань урт болоод байдаг. Ажлын цаг бол хавраас хамаарахгүй шүү дээ. Тийм их л байгаад дээрэс нь төлөвлөгөө шалгалтууд орж ирнэ. За ганцхан кортизолыг тэр бөөрийн дэд улчирхай ялгаруулахгүй л дээ. Тэрийг бас нэг тархин дотор нэг жижиг тархи байдаг амигдала гэдэг. Тэр амигдала бас ялгаруулна. Амигдала болохоор ямар үүрэгтэй гэхээр нэн тэргуунд үүссэн хүний тархины хэсэг байхгүй юу? Хүн ингээд айдас төвшөөрөөс зүхтах тийм ээ. Одоо рекламны чиглэлийг ч гэсэн харахад ихэнх реклам энэ танд аягүй сайн штэ гэж гардаг байхгүй. Та тамхи татвал ингээд өвчин штэ гэж гардаг. Тэгэхээр хүний хамгийн түрүүнд ажиллагддаг тархи бол тэр амигдала тий. Тэгэхээр төвшөөрийн гормоныг гаргана. Ингээд хоёр газраас баахан төвшөөрийн гормон ялгарсаар агаад стрессийн түвшин ихсээд тэгээд ядаргаанд орж байгаа. За хоёрдугаар шалтгаан нь бол нойр. За нойрыг одоо мэдрэлийн эмч болго ярих аюул дуртай. За тэр нойрыг хүн болго янз янзаар ойлгодог байх л да. Гэхдээ нойрны хамгийн түгээмэл тайлбар нь болохоор тархийг амраах хамгийн шилдэг арга. Одоо нойрноос илүү тийм сонгодог арга болдог. Хоёрчны сайхан нөгөө кино ши одоо юу гэдэг үзээд хөгжим сонсоод энэ бол тархины амралт болохгүй нэ шүү дээ. Төгс амралт болохгүй нэ тий. За ер нь хоёр дахь үүрэг нь болохоор нойр болохоор бүх эргэтэн системийн үйл ажиллагааг тэнцвэржүүлнэ. Ялангуяа дархлын системийг дэмжиж өгдөг. Тэр утгаараа энэ барууны ном сурах хүчигт болохоор нойрыг
дээд мэдрэлийн үйл ажиллагааны 6 функцийг нэгэнд оруулсан байдаг байхгүй. Тэр их учиртай. Тэгээд би одоо дунджаар насанд хүрсэн хүн чинь 8 цаг унтаж шүү дээ. Наснаас хамаараа тийм. За тэгвэл 8 цаг унтахгүй л яах юм бэ те? За тэгвэл яах юм бэ гэхээр эрт үхлийн одоо эрсдэл 30%. Нойр дутуу 8 цагийн нойр дутуу явснаас болоод хавдрын эрсдэл 40%, сахарын өвчний эрсдэл 50% нэмэгддэг. За би угаасаа бага унтаад болоод байт ингээд нэг 4 цагаас бага унтдаг хүмүүс байдаг штэ тий. Тэдгээр хүмүүст болохоор зүнэгрэл тэнэгрлийн эрсдэл 70%, за дархлын системд ордох эрсдэл бол 70% одоо нэмэгддэг. Тэгэхээр энэ саяын эрсдлүүд өөрөө нойрны үйл ажиллагааг илэрхийлээд байгаа байхгүй юу? Нойр юунд оролцдог юм гэхээр тэгээ нойр нь болохоор ер нь бол шинжлэх ухааны үднээс 4 үетэй байдаг. Тэрний хөнгөн нойрны үе буюу 2 дугаар үе гэдэгт нь тарих яг өдөр шиг ажилдаг. Бие нь болохоор суларцсан байдаг. Тэгээ энэ үед юу явагдах вэ гэхээр хүний танин мэдхүн одоо том шийдвэрүүдийг гаргах, хүмүүсийн харилцаа хоорондыг ухаарах, тийм ээ, мэдрэх, эмпати буюу одоо хүний дотоод хүний хүлээж авах энэ үйл ажиллагаа хариуцсан төвүүд ажилдаг. Тийм болохоор одоо судалгаанууд байдаг л да хамгийн том шинжлэх ухааны одоо мундаг нээлтүүд яг энэ тэр судлаачийнхаа энэ үед шийдвэр нь гарсан, дүгнэлт нь гарсан гэсэн юм баримтууд бас байдаг. За энэ утгаараа бол нойр танин мэдхүү байхгүй юу? Одоо хамгийн гол ой гэдэг юм маань нойрны үед явж байгаа. Тэгээ энэ дэр нэг юм хэлэхэд ингээд маш удаан цагаар телевиз дэлгэц ширтээ суучдаг те харанхуй үрэл ялангуяа тийм. Тэгэхээр хүний тархинд одоо мэдээллийг хүлээж авах, боловсруулах тэр зохистой харьцаа гэж байдаг. Ер нь 2-1 харьцаатай гэж үздэг байхгүй юу? Тэгэхээр хитрхи удаан мэдээллийг аваад тэгээд нөгөө унтах маань багасч штэ. Тэгэхээр мэдээлэл боловсрохгүй. Тэгээ одоо танин мэдхүнд дороотолд орно гэсэн үг байхгүй юу? За тэр гүн нойрны үед болохоор юу явагдах вэ гэхээр бүх бие махбод амарна. Тэгсэн ч ой бас өөрийнхөө ажлыг хийдэг. Тэр их сонио ажил хийдэг. Ингээд ногооны талбай дээр дараа жил хавар ногоо тарихад ингээд баахан зэрлэг ногоонууд байдаг шүү дээ. Тэр үндсийг ингээд зулгаагаа цэвэрлдэг. Яг тэрэн шиг тарих бүх хэрэггүй мэдээлэлээс салж идэг байхгүй юу? Харамсалтай нь гүн нойрны үе болохоор 60 наснаас дээш бол 90%-аар буурчдаг. Тэгээд энэ гүн ер нь та бол нэг фитнес жимд явахгүйгээр тэ сайн унтаад байхад бол тураад байна штэ. Яадаг бол гүн нойронд өөх шатдаг байхгүй юу? 3 дахь нэг шалтгаан нь болохоор вирусын халдварууд байгаа юм. Тэгээ вирусын халдварууд ч одоо өвөл бахан ханиад том уурж байгаа шүү дээ хүмүүс. Тэгэхээр мэдрэлийн систем вирусын халдвар хэд чанаад үрээд. Дээрээс нь одоо агаарын орчны бохирдол гээд. Тэгээ вирусын халдварын дараа миоалгийн энцефаломиелит үүсдэг байхгүй юу? Хавар ер нь. Тэгээ хавар ингээд анзаарах юм бол энэ дүүргийн эмнэлгүүдэд аягүй их менингит болчлоо, энцефалит болчлоо, тэгсэн мөрчлөө цахилгаан биш гинэ гэсэн тийм харнууд байдаг. Тэгэхээр зэрэг булчин өвдөөд, үе өвдөөд тэгээд одоо тарих нуусны өрөвсөл явагддаг. Эндээс болохоор хамгийн элбэг төлөөлөгч нь Эпштейн-Баррын вирусын халдвар байдаг. Хүн амын дотор нөгөө халдвар маань өөрөө 90% ингээ амьдарч идэг байхгүй юу? Тэгээд дархлаа багасгах ч юм уу, стресс ихсэх ч юм уу, тийм хүчин зүйлийн үед нөгөөх нь биерүү нэвтэрдэг ч юм уу яадаг чинь тий. Тэгэд энийг болохоор бас үнсэлтийн өвчин гэж ярьдаг, оюутны өвчин гэж ярьдаг. Яагаад гэвэл нөгөө ханиах, найтах, үнсэлдэх, хүрэлцэх, аягаар халдвар дамжина. Тэгээд энэ хоолой орчмын энэ хүзүү орчмын тунгалгын булчиргаанууд өртөөд эдээд халдварт мононуклеоз гэдэг өвчнөр илэрдэг. За дараагийн вирус болохоор herpes simplexийн халдвар. Манайхан хомхоо гэж яриад байдаг. За энэ вирус одоо сүүлийн үед Америкт, Оросд аюул их судлагдчихж байгаа. Зүгээр хомхоо дээр чинь хийсэн судалгаанууд дээр Альцгеймерийн өвчний урьдчил Альцгеймерийн өвчний эрсдлийг эсгдэг гэсэн судалгаанууд байсан. Сүүлийн үед одоо хөдөлгөөний өөрчлөлтүүд бас их хүрэгдэг юм байна. Танин мэдхүй алдагдуулт юм байна гэсэн хамгийн сүүлд Оросынхаа одоо дахиад энэ судалгааг батсан байхгүй юу. За тэр тэгэхээр ингээ одоо бас нэг юм бид. Би угаасаа хомхоо долоод гэх. Тий. Угаасаа л надыг хомхоо долоод тийм. Идэгчээл тэгэл төд бодлого дахиад гарчдаг гэсэн хүмүүс ч бас байж идэг шүү дээ. Би шижгэлсэн чи хомхоо долоодсан ч юм уу тий. Тэгэхээр зэрэг болж игэл ингээд гүйц дэмжлүүл хэрэгтэй. За тийм манай хүү амын дунд их тархмал элгэний вирус байна тийм ээ. Тэгэхээр вирус гэдэг маань өөрөө бас нэг тийм бит биш шүү дээ. Одоо би даасан бит биш. Бидний эсийн бүртгүүн болчвол амьдраад байгаа байхгүй юу. За энэ бол нэлээд элбэр тохиолдно. За тэгэд хаварч угаасаа нүүр их мөрөдгөө шүү дээ. Энэ одоо вирусын халдвартай бас холбоотой мэдрэлийн өвчин байхгүй юу. Дараагийнх нь болохоор лаймын өвчин гэдэг. Манайхан болохоор ачигт энцефалит гэдэг. Энэ бас их анхаарал татгаар. Яагаад хаврын уйлрал ихсэж чинь гэхээр хаварч одоо угаасаа нөгөө нэг эелэг цус маань ялхарч байгаа шүү дээ. Тэгээ нөгөө модон махбодтой. Тэгээ хүн болохоор зэрэг их хөдлөх хэрэгтэй, эсгэлэн ногоо юм идэх хэрэгтэй, хөдөлгөөний нэгсдэг. Тэгээд уулта модтой газараар ингэж аялал зугаалж агаад хачиг тазуулахаар тий
халдварладаг. Хачиг маань тэгээ вирусыг тээжэдэг. За дараагийн нэг шалтгаан нь болохоор инсулины тэсвэртэй чанар гэж байгаа. Инсулины тэсвэртэй чанар буурах. Энэ болохоор хүн амын 65-аас 70% нь байж идэг. За тэгээ миний инсулины тэсвэртэй чанар өөрчлөгдсөн юм уу гэдэг мэдэхэд амархан. Ингээд доош гидсээ харна. Тэгээ ингээд харахаар гүзэн том боод байх юм бол мөн хоол идсэний дараа 3 цаг ингээд юм идэхгүй байж чадахгүй заавал амандаа юм хиймээр санагдал идмээр санагдал тийм. За тэгээ дараагийн нэг шинж нь болохоор хоол идчихэд заавал нэг амттан араас нь иддэг одоо тийм. Манайхан нөгөө хуучин Орсын соёлтой те таны нөгөө юу ч юу хаана одоо чихэрлэг юм айдыг. Тэрнээс гадна бас нөгөө өдрөө хоолоо идчихэд нам унцдаг штэ. Хоолндоо зохиолоод унчлаа. Эднэр болохоор дандаа инсулины тэсвэртэй чанар алдагдсны шинжүүд. Тэгэхээр зэрэг энэ нь болохоор бас архаг ядаргааны шалтгаан болдог. Тэгээ энэс сэргийлэх хамгийн энгүүр аргууд нь болохоор олон дахин ойрхон хооллохгүй болж игэл 2 хоолно. Тэгээ хурдан шингэдэг тийм нүүрс уснууд байдаг шүү дээ. Фаст фуд, цагаан гурил энэ төр. Тэрнээс айл болохоор татгалзаад кето хоол айл болохоор ирмэлцэж идэх хэрэгтэй. Ер нь бол кето хоолны гарал үүслийг Монголоос гэж үздэг. Чингис хааны цэргүүд нөгөө кето хоолтнууд байсан. Тэгэхээр зэрэг энэ маань өөрөө инсулины тэсвэртэй чанар глюкозыг цусанд ингэж савлахаас сэргийлжүүлэх шалтгаан. Энэ бол хотчлтын өвчин л даа бас тийм ээ. За тэгээ дараагийн шалтгаан нь болохоор хотоодны хүчил буурах гэж байгаа. За хотоодны хүчил буурах нь бол ахмад хүмүүст байгаа. За тэгэхээр энэс яаж сэргийлэх вэ гэхээр 7 хоног алимны цуг хоолныхаа өмнө арай ахиухан дунгаар уучих юм бол шингээлтийг сайжруулдаг. Тэгээд энэ хотоодны хүчил буурахаар зэрэг яагаад витамины дутагдалд орчдгийг гэж бодогдсон шүү дээ. Тэгэхээр B12 дутагдлын анеми гэж үүсдэг. Өөрөөр хэлбэл идж байгаа хоол шимт хичээлийн байцуудыгаа нөгөө нэг боловсруулж чадахгүй, хотоодны саст нэвтрүүлж чадахгүй байхгүй. Энэ дээр нэмэгдээд нөгөө 12 гэж хоол боловсруулах замын пробиотик одоо энгийн янгууд байдаг шүү дээ, тийм ээ. Бид нар хүнсээрээ авдаг. Тэрний маань хэмжээ бас алдагдсан. Ялангуяа ахмад үеийнх нь антибиотикийн хэрэглээ ихтэй байсан. Тийм болохоор тэр нь алдагдсан байдаг. За тэгээ 7 дахь шалтгаан нь болохоор витамины одоо дутагдал гэж яриа. Эрдэс витаминыг одоо хамт явах уу? Дангараа л зөвхөн витамин гэж явах уу? За тийм эрдэс витамины дутагдал гэж ярина л да. Тэгэхэд ер нь хаврын уйлралд хамгийн их дутагддаг витамин маань B1 байгаа. B1-ийг бол өөрөөр бас мэдрэлийн витамин гэж нэрлэдэг. За тэгээ эрдэснээс бол цайр байна. Тэгээд магний байна. Тэгээ ер нь бол нөгөө эрдсээ аптекаас биш тий хоолоороо авчвал их зүгээр. Иймэрхүү шалтгаанууд байдаг. Тэгээд ер нь нөгөө одоо ч хүмүүс нэг тийм нэг хугацаанд их мэдээлэл авч чадгаа байсан. Хүний ойн багтаамж чинь 80-аад онд 8-аас 9 байсан. Одоо 2020-ад оны хүмүүсийнх болохоор 7-оос 8 болцсон байхгүй. Өөрөөр хэлбэл буурсан. Бидний тогтоох чадвар буурсан. Гэхдээ энэ муу гэсэн үг биш. Яг тэгвэл тоон буурсан боловч чанар нь өндөрсөн. Бид нар маш хурдтайгаар хэрэгтэй мэдээлэл шүүж авч чаддаг болсон байхгүй. Тэгэд хамгийн энгийнээр одоо хүн болон хэрэгжүүлж чадах хаврын ядаргаанаас сэргийлэх арга хэмжээг бол одоо нэг 5 зөвлөгөө өгмөр байна. Нэгдүгээрт нь бол бид нар нөгөө далаагаас юм хол амьдардаг хүмүүс. Тийм учраас сандаа нөгөө йодын дутагдалд ороод бамбаа үйл ажиллагааны дутагдалд ороод идэг байхгүй. Тийм болохоор өдөртөө ядаж нэг тийм дунд шаацгангийн дундуур далайн байцааны шүл ууччих хэрэгтэй. Мёкто шүл гэж ярьдаг шүү дээ. Одоо хоолны газруудад тийм нэртэйг явуулдаг шүү дээ. Айлууд бол өөрснөө зүгээр айгүй амархан шүү дээ. Хатаасан байцаагаа хийгээл нөгөө халуусаа ичдэг шүү дээ. Энэ болохоор бас тэр нөгөө нэг юуны дэгийн хэрэгцээг бас аюу сайн хангад юм байна. Тэгээ нөгөө Саймон Загстай хийсэн судалгаанаас харахад зүгээр л тэр хямдхан шүл маань хангажсэн. Бас кальтай ногоо өнгөтэй учраас кали болохоор байгалийн тайвшруулагч байхгүй. Тэгэхээр ногоо одоо хаврын уйлрал өөрөө модон мах байтдоо ногоо өнгийн юм иддэг нэгдээ цаанаасаа та ногоо төлхөө ирлээ, салаатны ногоо ирлээ гэд. За та шүлөө уучлаа. Араас нь поливитамин идчих. Хаанханч поливитамин байж болно. Өдөрт нэгийг тэгэд ганцхан сар эргэлчих. За заавал фитнест яваад байгаа албагүй тийм ээ одоо чадахгүй ч байж болно. Хөдөлгөөний дутагдлыг нөхөх хэрэгтэй тийм ээ. Хөдөлгөөний дутагдлыг нөхөхийн тулд ядаж нэг 50 удаа босож суух дасгал ингээ босоод суудаг шүү дээ. Зүгээр л босоод За тэгээд учрыг нь болохоор дараа нь хэлнэ. Тэгээд одоо хүүтэн дүүшинд өглөө орой орчиж юмраа.
Хүүтэн дүүшинд баг багаар бүлээн. Үгүй хүүтэн. Эхлээд бүлээнээс эхлэн штэ тий. Мэдээ дасгаж байгаа. Тий, дасгаж байгаа. За энэ болохоор зэрэг кортизолыг бууруулдаг байхгүй юу? Тэр нэг ийм судалгаа гэдэг. Хүүтэн байнд 5 минут орхон, өглөө орхон таны кортизолыг 94% бууруулна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр кортизол ч нэг даралт ихс өвчний маань шалтгаан шүү дээ. Манд маш их даралт ихс өвчин байгаа байхгүй юу? Тэгээд одоо тэр айгүй бие муутадаа ч даралт нэгсээд байгаа юм шиг зүгээр стрессийн зохицуулга алдагдчихад байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр 6% кортизолтой өдрийг өнгөрөөж байгаа юм бол энээсээр агаал дуусах байхгүй юу? Тийм. Тэгээд нэг унтахынхаа өмнө болохоор 1 цаг. За энд бол ерөөсө гадаа бороо орж яана орохгүй нь ерөөсө хамаагүй. Дулаахаа уцлал 1 цаг алхачих. Тэгээд унтахад бол нойр сайн байна. За тэгээ энэ бол айгүй энгийн. Та өглөө босоод хүүтэн дүүшинд орох нь байна. Далайн байцааны шүл уух нь байна, витамин идэх нь. За тэгээ нэг сууж босчих нь. Гадаа тойроод алхачих нь тий. Тэгээд иймэрхүү зөвлөгөө өгч байна. Баярлалаа. Маш үнэтэй зөвлөгөө. Энэ бол ингээд сонссон чинь би ч нөгөө ядаргаанаас өөрийгөө сэргийлэх маш амархан байсан юм бэ штэ. Би заавал ядарчлаа гэд тэндээс аптекаас нэг шар өнгөтэй одоо тусал те өөртөө залгуулаад тэр нь яг үр дүнгээ өгч байгаа юу үгүй юу гэдэг нь те бас эргэлзээтэй штэ. Тэгэхээр өөртөө ингээд нэмэлтээр бас нэг юм өөр бодис оруулж яхаар энгийн байдлаар ингээд ядаргаанаас сэргийлэх юм бүрэн боломжтой байна штэ. Та энэ дэр яг тайлбар хэлж ядарлаа гэд хүмүүс одоо тусал авч хийлгээд идэх штэ те. Одоо нэрийг одоо хэлээд яхав те маш олон төрлийн тусал байдаг юм билээ шүү дээ. Ядаргаанаас сэргийлж байгаа Орос энчүүд ингээл Японы ч гэл ингээл Солонгос ингээл аюул олон байдаг юм. Яг ядарсан гэд хүмүүс одоо ч яг ашгүй нөө хуйлан чангараад дур мэдэж бас авахаа болчлоо те. Өмнө нь бол шууд аваад хийлгчдэг байсан шүү дээ. Энэ дээр та ямар одоо тайлбар өгөх вэ? Энэ үнэхээр одоо ядаргаанаас сэргийлэх боломж муу юм уу? Нэг удаа тусал аваад хийлээ гэхэд тэр ядаргаа арилах юм уу? Одоо түрүүн таны ярьснаар бол одоо ярахыг ядаргаа бол маш удаан хугацаанд үргэлжилдэг юм байна шүү дээ хүн хүнээсээ шалтгаалаад тий. Тэгэхээр нөгөө одоо хүмүүсэд нэг тийм зуршил хандлага гэдэг шүү дээ тий. Хандлага тогтцсон байдаг. Тэгээд тариа хийлгэх ер нь их дуртай арт юм байхгүй тий. Угаасаа нөгөө цуснд нь нөлөөлөл газ тэр нэг ямиг л ингээл сэп хийлгээл босгоод ирэх юм шиг л ерөөсөө одоо яг нэг зөв буруу гэж хэлэх нь одоо хэр оновчтой юм идэхгүй зүгээр нэг Монгол хүний соёл Монгол хүний сэтгэлгээний онцлог байна шүү дээ. Одоо нийт өвчтнүүдэд анзаарч байгаа маш их эмнэлэгт хэвтэх дуртай. За тэгээ хэвтэхдээ зүгээр хэвтэхгүй шүү дээ. Заавал дусал хийлгэн тариа хийлгэн гэсэн ойлголттой. За бас нэг сүүлийн үед нэг аим гიშгтэй нэмэгдсэн юм тэр сүлжээний янз юм хэрэгжилж байна. Одоо тархины тижэл яаж байна. Нойрны юу ч хинүүдээ тий. Тэгжээснээ нөгөө хүчил төрөвчийн эмчилгээр өгөөд орчих юм. За тэр бус гайгүй бүр цусаа шүүлгэж байна. Тэгэхээр эднэр бол таны цусны их бага эргэлтийн яг тэр хугацаатай л зогцсон. Тодорхой хэмжээгээр биед орчихсон гадагшлал гаргаа явчихна. Тийм болохоор зэрэг ийм одоо нэг эд шидийн юм шиг хурдан юм шиг найтахаас илүү та өдөр болгон өглөө сэрж байгаа өөрийнхөө бодол тийм ээ одоо идэж ууж байгаа эдээ ундаа өөрийнхөө сэтгэлгээ хандлага эрүүл мэндийг бол ер нь бол аль болохоор багаар тогтвортой бүрдүүлэх нь зөв юм аа. Тэгээ болж ер нь тэр тарианууд бол маш их үнэтэй юм байлээ шүү дээ. Тэр Японод туслах мөсч чинь тийм байлээ шүү дээ. Тэр бол тийм тустай биш ээ. Тэгсэн доор бол одоо миний саяын зөвлөгөөнүүдийг яагаад тэгээ зүгээр нэг зөвлөхөр бас хүн ойлгохгүй байхгүй. За дандаа л хүтэн ус гэдэг чинь хардсны ус гэдэг чинь тийм. Тэгвэл яагаад ингэж байгаа юм гэхээр тэр ядаргаа гэдэг чинь яг энгийн физикийн ойлголтоор болохоор бид нар нөгөө угаараа яндан шиг дутуу шаталт явагдаад байгаа байхгүй одоо угаартлаа гэдэг шиг л гал ингээд гүйцэд сайхан очиж үсрээд одоо зүг асаад иртээ тийм. Тэгэхэд ядарсан хүнийх болохоор угаартаа л хар утаа цацаад байгаа. Яагаад тийм цацж байна гэхээр тэр одоо гал маань одоо цагаар бол батарей маань бидний митохондр гэдэг эргэтэн байдаг байхгүй эсийн дотор энерги ялгаруулж байгаа. Тэгэхээр тэр митохондр дотор биднийг ядрах уугүй гэдэг асуудал шийдэгдэж байгаа. Глюкозыг тэр инсулинтай хүчил төрөгчтэй холбоод эсийн дотор оруулахын тулд инсулин ялгарч ирээд нойруулж байгаагаас тийм ээ. Тэгээ эсийн хажууд рецептор үүсээд рецептор нь дутагдахаар 2 дугаар хэлбэрийн диабет болоод инсулин өөрчлөгдөхөөр 1 дугаар хэлбэрийн диабет болоод цус өтгөрчлөө гэдэг чинь бас учиртай нөгөө гемоглобин маань хүчил төрөгчөө зөөж холбож өгч чадахгүй. Тэгэхээр энэ бүх каскадын хэлхэндний аль нэг эмгээс болоод ядаргаа гараад байгаа байхгүй. Тэгэхээр хүн хөгшөрхөрч одоо эсийн одоо бүхэл оршихуунууд хөгшөрж байгаа шүү дээ. Тэгвэл нийт тоог нэмчиж болох байхгүй юу? Би митохондрийн тоог нэмэх. Тэгэхээр саяын хийлдэг тэр хүүтэн эмчилгээ, кето эмчилгээ эднэр болохоор зэрэг тэгээд дасгал. За тэгээд дасгал гэхээсээ илүү одоо яг сүүлийн үеийн энэ Америкийн Берг гэдэг
мэдрэлийн эмчүүд байхгүй. Тэрний судалгаагаар ажил хийж байгаа идэвхтэй нөгөө зорилготой ажил тий. Эднэр болохоор митохондрийн тоог ихсэгдэг. Тийм. Тэгэхээр одоо митохондр буюу бид нар ингээд муу шатдаг ч гэсэн 700-тай байл та тий. Ганцхан дутуу шатдаг биш. Тийм учраас би бол тэр тусал за тэгээд одоо бүр ингээд аль биесээр хэлчихээ тэр сүлжээ. Тэг хүчил төрөгчийн эмчилгээ. Дээрээс нь тэр цусаа шүүх тий. Эднэр бол одоо тийм шинжлэх ухааны үндэстэй тус нэмэр болдог юмнууд биш ээ. Харин ч хүчил төрөгч гэдэг бол хамгийн их шатаадаг элемент шүү. Агарын найрлагт байдаг тий. Шаталт гэдэг нь өөрөө хөшрөлт байхгүй юу. Тэгэхээр зэрэг боломжтой хандараа өөрийнхөө суур эмгээг үүсгээрээ. Тэгээ архаг ядраа гэдэг чинь өөрөө ингээд ядраад байх тийм суур одоо бүрцэлж юус ч юм уу тийм ээ сүрье ч юм уу өөр архаг эмгэг байхгүй байхад л ядраад байгаа шинж байхгүй. Хамгийн гол юм нь тусал биш. Одоо нэг 4 аз жаргалын сайн сайхан амьдралын медиатор байгаа шүү дээ. Дофамин, серотонин, окситоцин, эндорфин гэдэг. Тэгэхээр эдний солилцоо болохоор яг л байгалийнхаа нарныхаа одоо нарны энергийн юутай холбоотой явагдчихдаг. Тэгэхээр тэр үнд л анхаарна гэсэн. Байгалийнхаа цаг хугацаагаар ингээл өдрийн турштай өглөөс ирлээ оройн унтлаа ингээл яг л одоо жишээ нь бидний стрессийн гормон кортизол гэдэг чинь ингээд 0 цагаас 0-2 цагт хамгийн бага байхгүй юу. Тэгж байгаа 8 цагаас эхлээд ихсдэг байхгүй. Тэгэхээр өглөө тэрийг буулгачиж даралт ихсэх өвчнөд тэмцэх байхгүй юу. Тэгж байгаа чи өөрөөр 3 цаг одоо хүмүүс аягүй хэрэгтэй шүү дээ. 3-аас осчдөг, 5-аас 4-өөс ирчдэг унтдаггүйгээд кортизол ихсчээ сэргээд байгаа байхгүй юу. Тэгэл нөгөө нойрны эрүүл ах яаж кортизолыг бага байлгах юм те. Та орой кофе уухгүй, шоколад идэхгүй, цай уухгүй, дэлгэцтэй харьцгал бага юм ярьдаг шүү дээ. Тэгээ мелатонин гэдэг гормоныг жоохон ярьчих бүр ямар сагдaltaгүй яах. Тэгээ мелатонин гэдэг гормон болохоор зэрэг бид нар нөгөө аптекаас аваад уугаад байдаг чинь 10 мг-тай мелатонин гэдэг. Тэгэхээр мелатонин ч нь болохоор нойрны гормон, өсөлтийн гормон, гоо сайхны гормон гэж яригддаг байхгүй. Мелатонин нь болохоор эсийн дотор эсийн гадна оршдог. Бидний уугаад байгаа чинь нөгөө эсийн доторх уу пенал бие мелатониныг уугаад байгаа нэмээд байгаа гаднаас нь. Хамгийн гол мелатонин чи эсийн дотор оршиж байгаа байхгүй. Эсийн дотор орж байгаа мелатониныг нэмэхийн тулд яах вэ гэхээр улаан гэрэл, нил улаан гэрэл. Нарны туяа 50-аас дээш үеийн нил улаан гэрэлтэй баг. Тэгэхээр орой сайн унтахыг хүсчихвэл өдөр маш сайн нарны гэрэлд алхах хэрэгтэй. Нүдний хар шилтэй үгүй юу гэхээр бас судалгаа хийсэн чинь нүдний хар шилтэй хүмүүсийн бага ялгарсан. Яагаад гэвэл нөгөө хүүхэн хараагаар маань бас мелатонин ордог гэнэ тий. Тэгээ нөгөө офис суудаг олон цагаар телевиз ширтдэг хүмүүс байгаа шүү дээ. Тэр нөгөө пенал б гэдэг нь бол уламжлалт анагаах ухаанд бэлгийнүүд байхгүй одоо бидний энд оршдог бэлгийнүүдийг хэлээд байгаа. Тэр маань өөрөө зүн бэлгийн тарих. Тэгээ бас нөгөө мелатониныг ялгаруулдаг байна. Тэгэхээр нарны туяа байхгүй, байнга хөвгтөлгөц ширтээд байхаар нөгөө пенал б маань сорвж шохочч тийм байна. Тэгээд одоо зүн бэлэг маань хөвчихгүй гэсэн үг байхгүй нойр модны гэсэн. Тэгэхээр эсийн доторх мелатониныг сайжруулах аргуудыг хэрэглэх нь ганцхан нойрыг биш хавдрын эсрэг үйлчилгээтэй. Мелатонин өөрөө нөгөө антиоксидант үйлдэлтэй байхгүй. Маш олон эмчнэрийн подкаст явуулдаг л да тэгээд нэг яригддаггүй юмнуудыг нэмээд хэлчихье гэж болж байна давтагдахгүй тулд далайн давс байна те одоо манай зараад байдаг штэ. Амны халбаны 4.1-ээр бүлээн усанд найруулад уух нь их зүгээр нойроо дэмждэг. Яа тэгэхээр далайн давс нь 80 гаруй микроэлемент агуулна. Тэрнээс гадна натрий хлор гэдэг маань натрий эс рүү орохоор кали эргэж гардаг. Тэгэхээр тэр чинь нөгөө цаанх буюу эсийн шахуурга тэгж ажилтдаг байхгүй. Тэр калигаа ихсгээд байна гэдэг нөгөө байгалийнхаа тайвшруулагчийг ихсгээд байна гэсэн үг. Тэгээд ядаргааны эсрэг үйлчлэгээтэй байхгүй. За тэгээд D витаминыг аюу хэрэглэдэг болсон тийм хүмүүс D3 явах тийм. D3 калитай нийлүүлээд өдөрт 2000-аас 40,000 ежинээсээр хэрэглээд. Тэгээ D3 хэзээ уух гэдэг чинь бас цагт. Харин тийм ээ. Орой уух хэрэгтэй байхгүй юу? Орой уух юм уу? Яагаад унтахын өмнө уух хэрэгтэй вэ гэхээр D витамин ямар үйлчлэгээ үзүүлдэг гэхээр нойрны төвийн ачааллыг зохицуулдаг байхгүй бас. Дээрээс нь нөгөө нэг одоо онгоцны нисгч байнга юм нөгөө явдал суудлын ихтэй цагийн бүсээс хамаарч нойр үйлчлэгддэг хүмүүсэд болохоор тэр нойрны цагийн бүсээс хамаарсан өөрчлөлтийг хэвийн байдалд нь оруулахад тустай байдаг. Эпилепси гэдэг энэ уул таталттай холбоотой өвчнийг жоохон ярьж хүмүүст бас ойлголт өгвөл зүгээр юм болов уу гэж бодчихлоо л доо. Уул татал гэхэлэр яг ингээ хаврын уйлрал яг амар нөгөө ачаалал авцсан ядарч сүлдцэн үед энэ өвчин айгүйх сэтэрдэг юм уу гэж хараад идэх юм. Эпилепсиг нөгөө уул таталт гэж орчуулад байдаг байхгүй одоо социализмаас анх тэгээд орчуулаад сурцсан. Тэгэхээр зэрэг эпилепси гэдэг өвчин өөрөө яг нэр томьёо эпил амлоид уу гэсэн грек үгнээс гаралтай. Манайхаар бол арай дөхөж очиж байгаа нь
одоо оврог гэх юм уу тийм ээ нэг гинтийн хөдөл гэсэн утгатай байхгүй. Гэхдээ тэрийг нөгөө манайх ком дээр хэрэгэлсэн болохоор энэ үгийг хэрэглэж болохгүй. Тэгээд эртний сударт манай нөгөө Ишболд гэдэг агтимчийн одоо тайлбарууд дээр байдаг манархуу гэж хэлжсэн байхгүй юу. Тийш нэрдэг байсан. Тэгээд нөө нэр нь ингээд агуулгынхаа 70% илэрхийлж байдаг шүү дээ. Тэгэхээр унал таталт тэгэхээр хүмүүс бүр ундаг татдаг болсон. Хойноо л би өвчтэй юм байна гэж ойлгочих жоохгүй ингээд 50 яваад шүү дээ. Манархуу гэхээр үе надаа нэг жоохон хэсэг хугацаанд хэвэн биш байдал ажиглагч наа тэгвэл би өвчин тусчих. Нөгөө манархуу өвчин тусчих. Нэр томьёоны хувьд бол жоохон юм. Тэгээ Монгол эмнэлэг болохоор зэрэг хавар одоо Монгол тэр уламжлалт эмнэлгийн тайлбар аягүй тийм хаврын хөдлөлийг тайлбарлаад байгаа байхгүй юу? Элэг одоо цус хоёр дорддог штэ хавар. Тэгэхээр зэрэг элэг яагаад тэгж дордож байгааг тайлбарлаж байна. Тэгээд зүрхний тийм блок үүсдэг гэж үзэж байна. Тэгэхээр зэрэг дэлүү маань нөгөө шингэний зохицуулгыг шингэний хуваарлтыг хариуцдаг хэрэгтэй. Тэгэд өвөлжин махитай дэлэг цус ачаалтай байжсэн. Тэр одоо бадганыг маань дэлүү тараахтаа Европ эмнэлгээр бол одоо бага нэгтралтай холестеринууд те хүнд металлууд энэ тэр урсгалтай шууд зүрхний ховдол руу орохдоо бол жоохон тийм хямарсан хэлбэрээр ороод байгаа байхгүй. Тэгээд зүрх, элэг хоёрын тэр хоорондын холбоо өөрөөр хэлбэл бие махбод сүнсний холбоо алдагдаад байна. Энэ модон махбодтой уйлралдаж тайлбарч байгаа. Тэгэхээр энэ бол арай тийм гоё тайлбар байхгүй юу. Европ эмнэлэг бол яг хаврын юм дээр эпилепсийн хөдлөл дээр нэгдүгээр өдөр уртсаж чинь, оюун ачаал ихсэж чинь тий. Хоёрдугаар болохоор агаарын даралт ихсэх нь чиглэг уур амьсгал болохоор дандаа уналтыг сэдрээгээд идэх. Тийм тэргээр тайлбарладаг. Нөгөө 60% нь нийт одоо эпилепси өвчтөе хүмүүсийн 60% нь одоо нөгөө шалтгаан нөхцөл тодорхойгүй гэж бас тийм судалгаа байдаг юм лээ шүү дээ тий. Эпилепси өвчин чинь ер нь аль ч орны хүн амын 1% нь байдаг байхгүй юу. Тэгэхээр одоо манайха ойролцоогоор 3,500,000 хүн амтай гэж бодъё л та. Тэгэхээр манайх ер нь 35,000 эпилепситэй хүн байгаа. Тэгээ албан ёсны тоог болохоор 10,000 гэж яриад байдаг. Тэр албан ёсны тоог 10,000 байна уу 20,000 байна уу? Ерөөсөө хамаа байхгүй. Тэрийг судлах шаардлага ч байхгүй. Угаасаа бид нар мутантууд биш л бол дэлхийн хаанч 1%. Тэгээ тэрний 60-70% нь идиопатик буюу өөрийн чинь хэлж байгаа шалтгаан тодорхойгүй эпилепси гэж хэлдэг байхгүй. Энэ бол голд утмын эпилепси байдаг. За тэгээд нэг авууштай юм хөнхөө өнгөрчдөг. Эпилепси ч өөрөө нэг тийм насны хамааралтай өвчин байдаг байхгүй. Тэрэн дээр нөгөө үйлчлүүлэгч нар айгу гайхдаг. Хүшаа манай хүүхэд ингээ нэг настай байхдаа вестэ хам шинжтэй байсан ч одоо леноскастай гэдэг оншин өөрчлөлтүүд байна гэдэг. Угаасаа насны хамааралтай явагддаг. Нийт эпилепситэй хүмүүсийн 70% нь хүүхэд насндаа илэрдэг. Генийн зохицолгоотой ер нь бол дотоод хүчин зүйлийн шалтгаантай юм байхгүй юу? Тэрний хамгийн гол нь 2 хүртэл насндаа илэрчдэг. За тэгээ хүүхдийн эпилепси маш хүнд. Эпилепси энцефалопатианууд байдаг. Тэгээ эмийн эмчилгээ авахгүй бүр 3-4 эмийн хослолтой тийм ээ оюун хомсдол дагуулдаг. За яг тэр одоо эмгэгүүдийн ч үед эмэнд үр дүнгүй байхад кето эмчилгээг санал болгодог. Тэгээд кето эмчилгээ бол тэр яг дүрм журмыг бариад эмчлэх юм бол тийм эпилепсинуудад бол үр дүнтэй. Насан туршид эпилепси бол маш энгийн штэ. Ер нь бол маш энгийн. Тэгээ яг ер нь одоо эпилепситэй хүмүүстэй хамт амьдардаг эпилепсийн тухай дуулгахад ингээд хамгийн энгийн юмн дээр хүмүүс анхаарал алдаад байт юм билэ. Одоо ингээ үйлчлүүлэгч нараас харж хат манай очууд уус даяараа эпилептор CR гэж солонгосын юм хэрэгжилж байгаа байхгүй юу? Эсэгчсэн эпилепсид. Тэгэл за эмээ хэдэн жил унж яах гэхээр зэрэг ерөөсөө өөрийгөө унах ёстой л гэж бодцсон. Хэдэн жил унж, цөөхөн унж. Одоо цөөхөн унж байгаа нь тэр хүнд амжилт юм гэж байгаа юм шиг ойлгож байна. Бараг ер нь тэгдэг ярина. Цөөхөн он бол бараг за гоё байгаа аахгүй юу? Шүү дээ. Өвчин маань арай дээр болж гинүү да гэсэн бодлыг төрдөг юм шиг. Тэгэхээр эпилепси өвчин маань дэлхийн нийтэд эмчилгээтэй эмгэгээ маш эртнээс судлагдсан эмгэг байхгүй юу? Одоо нийтдээ зах зээл дээр 26-аас гаруй төрлийн эмнүүд байгаа. Янз бүрийн хослолууд байгаа. Эмийн бус эмчилгээ, месослин эмчилгээний арга байна. За одоо тэгээд тэр хүүхдэд төр бол кето диета байна тий. Гэх мэтлээ аргууд байдаг. Тэгээ хяналт аягүй чухал. Тэгээ заяа хяналтандаа авах гээд оруулах гэхээр хамгийн наацх нэг 2 хоол юм хэлжээ. Эмээ өдөрт 3 удаг гэж байгаа юм чинь. Тэр эм нь бол угаасаа тэгээ заавар дээр монголоор ч бичсэн ба та өдөрт 1 удаа авах хэвээр эсвэл 2 удаа авах хэвээр. За тэгээ 3-аар аягүй олон жил уучаад би цөөхөн унжина гэдэг энэ одоо цөөхөн унжина гэдэг чинь амжилт биш шүү дээ. Амжилт бол уналтыг эмчлэх биш. Уналттай хүнээ эмчлээд нийгэмд яг бүрэн төгс гэр бүлтэй ажил төрөлтэй ингийн амьдруулах байхгүй юу? Хоёрт нь болохоор эмээ нухаж уна. Ингээд бүр жижиглээд нунтаглаад яаж байгаа юм бэ гэхээр би шимтгэлтийн сайжруулаад гэсэн үг. Шүдээ сайжруул одоо гэмтэхгүй гэсэн үг гинэ. Тэгэхээр эм маань өөрөө ингээд давхар байцаа шиг бүрхүүлтэй байхгүй юу? Тэгэд өөрөө очих газраа очиод
бүрхүүлүүд нэгээрээ ингээд задраад бүтэн өдрийн турш уналтгүй байлгах. Үйл ажиллагаа нь яг горимороо явах гэдэг шүү. Тэгэхээр одоо ингээд амар олон эмнэлэг солиол айгүй олон тархины бичлэг хийснээр үр дүнтэй бишээ. Ялангуяа тэр тархины бичлэг нь маш их мөнгө зарцуулж байна. Тархины бичлэг хийлэгдэг, ямра хийлэгдэг, CT хийлэгдэг. За, ямра дээр нэг юм хэлчих. Дэлхийн эпилепситэй 3 хүний нэг нь ямра дээр юу ч гарахгүй. Тэр нь юу гэсэн үг вэ гэдг нь та ундгүй хүн шүү гэсэн үг өрдөөч биш. Одоогийн шинжлэх ухааны олд амжилт нь таны эпилепси эмгэгийг илрүүлэх хэмжээнд болоогүй байна л гэсэн утгыг илэрхийлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр хамгийн гол эпилепси онцлогоо бол тантай ярилцах. Эндээс л оншийн 70% гарч ирнэ. Тэр алтан стандарт одоо тархины бичлэг гэдэг нь ерөөсөө эмчид тусаж баталж байгаа юм байхгүй. Тархины бичлэг ч одоо 1821 онд гараад алтан стандарт гэж тогтсон тийм шинжилгээний арга штэ. Тэгэл одоо эмээ зүй бусаар уусж байгаа мөртлөөсөө жил болгон тэр тархины бичлэгийг хийлгэж яах юм? Ямар ач холбогдолтой юм тийм биз дээ. Тэр хамгийн гол нь хяналт, хяналтын хяналт байгаа юм л та. Бас нэг хэцүү юм нь болохоор манархуу гэдэг өвчин чинь хамгийн анхны шинж чинь мартах штэ. Насан туршид эпилепси хамгийн анхны шинж. Тэгэхээр нөгөө мартчихна эмээ ус уу. Тэгэхээр нөхөж уухгүй мартцсан бол зүгээр орхичих. Шууд дараагийнхаа тун руу ор. Унахаараа нөгөө уналтаа сэргээлдэг юмээ барьж авч нэмж 2-3-аар уухгүй. Тэгвэл бүр дахин унана. Яагад бол уналтын юм гэдэг чинь та 5 хуруутай байдаг бол 1 хуруу байхгүй байна та одоо унаад байна. Тэрий чинь нөхөж байлгаж байгаа юм л байхгүй. Унах боломжийг чинь багасгаж байгаа юм. Түүнээс яг унчхаараа унаад ямар арга хэмжээ авсан чи эпилептороо 2-ыг уцсан гэж байгаа юм чи. Тэгж болохгүй л дээ. Эмэн дээр ярихлаар айгүй олон жилийн урт хугацааны туршид ууж ээж энэ одоо таны түрүүний хэлснийг одоо ингээд нөхөж байлгах гад байна уу тий. Зарим хүмүүс ч бол нөгөө нэг эмээ ингээд тасалдуулаад ингээд уугаад идэг юм лээ шүү дээ. Тий. Тэгэхээр эмэн төсвөртэй эпилепси сайн хянагдаж байгаа эпилепси гэсэн ойлголтууд байдаг. Эпилепси нэр томьёонууд айгүй чухал да яг утгыг гаргаж ирэхэд тэгэхээр эмэн төсвөртэй эпилепси гэдэг нь эм уугаад нэмэргүй эпилепси гэсэн үг байхгүй юу? Тэгээ тэрийг эмч нь өөрөө хянан том хүн дээр 2 жил хүүхдэр 3 сар байдаг. Тэгэхээр 2 жилийн дотор эмч чинь өөртөө чинь эмээ чинь зохистой тунгаар зохистой хослоор өгөөл тогтооч нь гэсэн үг. Түүнээс тэгэл за одоо дахиад нэг 5 жил харчих тагдаг ч бол одоо шин голомтгол гарч ирэл буруул гэсэн үг л дээ. Байн гунаад идэг ийм хүмүүсийн ар гэр бол айгүй хэцүү нөхцөл байдалтай байдаг штеп. Заавал нэг хүнийг нөө тэр хүний хажууд нь харж байх ёстой ч гэдэг юм уу те. Энэ бол мэдээж нөө хүнд одоо илүү хүндэрсэн байгаа энэ хүмүүс төр яригдах бах те. Ер нь одоо энэ ар гэр тохиолддог асуудал. Одоо энэ нөгөө нэг яг ингээд би 12 оноос эпилепсийн сэдвээ судалж эхэлсэн байхгүй. Тэгэхэд яг үнэхээр тийм байсан. Ингээд хүн амын 1% гэхэр чинь манай дундаж өргөч нь 4 ам болтой шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо нэг эпилепситэй хүний ард ингээд 4 хүн байнгын сэтгэл түгшилтэй хизээ. Эпилепсийн хамгийн амар хэмжээ хизээ хаана унахаа мэддэггүй шүү дээ. Уналтын айдас гэдэг байхгүй. Байнгын уналтын айдастай хөдөлмөр эрхлэхгүй одоо тэгээд байнга бусдыгаа харахаар ингээд эрүүл юм шиг эпилепситэй хүмүүсийг группт очихоор загнадаг. Тэгсэн мөртлөө хараагүй нэг оор гэдэг шүү дээ. Тэгэхээр зэрэг ар гэртэй айгу ачаалттай байдаг байхгүй. Тийм болохоор эмийн зохицуултын төвсгээд эпилепсийн уналтыг бол эмчлэх нь тийм чухал одоо гол зорилго биш шүү дээ. Эпилепситэй хүнээ эмчлээд хэвийн бусдын тусламжгүйгээр амьдрах хөдөлмөрлөх боломжийг хангах. Тэгээд тэр эмэн дээр болохоор зэрэг 2 жилийн дотор ер нь бол энэ бол яг альбисаар баталсан хугацаа байхгүй. Тэнцээ та зохистой юм олчноо. Тэгээд бас нэг анхаарах юм байдаг. Унахаа болчлаа юм чи. Эмээ өөрөө болцсон гэдэг байхгүй юу. Тэгэхээр тэр унахаа болоод эмээ зогсоохыг эмч нь өөрөө тунгийн басгаж шийддэг. Тэгээ тэрэн дээр нэг яарах хэрэггүй. Ер нь 10 жил ч гэсэн уулаа гэд ерөөсөө муу юм болохгүй. Айгүй сонин хүнд кейсүүд байдаг шүү дээ. Эмээ зогсоосноос болоод хожуу уналт өгсөн. Тэгэхээр тэр ар гэрүүд бол мэдээж айгүй хэцүү. Тэгээ байнгын нэг тийм хүнтэй байгаа юм шиг өөрснөө бүр тийм бодолтойгоо эвлэрсэн. Одоо нөгөө хүний чинь хамгийн гол юм чинь хандлах байгаа юм чинь. Тэгэхээр эмчлэгддэг өвчин гэдгээ ойлгоод зохистой эмчлэгээ манай улс ч одоо нэг үе бодвол эпилепсийн төвтөө болчлоо тий. Тэгээд эпилепсигээр зөндөө хүмүүс сурч мэрэгшиж байна. Бүх юмнууд нь бараг даатгалд орсон байна. Тусламж үйлчилгээгээ магадгүй та өмнө нь арай бага хандсан байвал арай хандлтаа өөрчлөх ч юм уу тийм ээ. Тэгээд ажиллаа хийгээд ингээд явах боломжтой л өвчин шүү дээ. Тэр чинь уналтаар нь бид нар 3 ангилдаг шүү дээ. Их уналттай давтамжаар нь дунд ховор гээд ховор болохоор жилдээ нэг 2 таталт өгдөг хүмүүсүүд байхгүй юу. Тэд нар бол бүрэн ажиллах боломжтой, хүүхэд гаргах боломжтой. Хүүхэд гарах болохоор нөгөө эмээ солиод явцдаг, эмээ солиод тунгаан солиод явцдаг тиймэрхүү юм хэлтэй. Нөгөө
унал таталттай хүмүүсийн хувьд нөгөө хүүсээр нь бас жоохон ялгаатай юм байна уу гэж хараад исэн ойлгосон. Одоо нэг эмэгтэйчүүдийн хувьд болохоор ингээд төрөл тулганы дараагаас энэ юу зайн одоо холдоод идэг юм уу гэсэн ийм бас юу текстүүд бас явж л ах юм билээ уншиж судлахаар эрчүүдийн хувьд болохоор ингээд яг ингээд нөгөө зайн холдохгүй ч юм уу тийм ингээд байгаад идэг гэсэн тийм бас текст би олж уншиж ирсэн юм. Энэ яг баталгаатай нотлоготой зүйл. Тийм энэ нотлоготой. Яг тэгвэл нөгөө би түрүү насны хамралтай өвчин гэж хэлсэн шүү дээ. Тэр нөгөө бэлгийн гормонтой хамааралтай байдаг байхгүй. Бэлгийн гормон идэвхтэй үед бас уналтын давтамж олон байгаа гэдэг. Тэр нөгөө эмэгтэй хүн чинь хүүхэд гарах тутам бэлгийн гормоных нь фон өөрчлөгдөд байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг эпилепси уналт нь багасаад байдаг. Бас тэрнтэй нөлөө. Тэгэхээр энэ яг тэгээ ер нь ахмаг нас руу орчхоор айлч хүнийх нь уналт багасчдаг. Тэгээ тэр үед нэг хэцүү юм нь болохоор нөгөө даралт ихсэх өвчин, зөнөглөлийн өвчнөөс болоод ахмадын эпилепси гэдээ бас байдаг байхгүй судасны гаралтай. Онцлогоо гэдэг тэгэхээр та түрүү хэлсэн цахилгаан, тархины цахилгаан бичлэг тэгээд нөгөө тухайн хүмүүсийн өөрийнх нь нөгөө асуумжид хариулж байгаа энэ хариултаас тухайн өвчнийг онцлогоод шүү дээ. Унсан үед онцлуулах яг унсны дараа ч юм уу альсвал яг нөгөө одоо азан таарад гэх нь одоо хаашаа чинь тий яг унжаах үедээ яг тэр эмнэлгийн орчинд байгаад яг уналтын үед нь одоо тэр одоо онцлогооны төхөөрөмжүүдийг тэнд нь одоо хийдэг ч юм уу тий ингэх одоо нөхцөл байдал унсныхаа дараа одоо эмнэлэгт хандаад ингээ онцлогоонд орох гээд ингээ үүслэгт хамрагдаа явах хоёрын ялгаа байгаа юу? За тэгэхээр одоо эпилепси онцлогоо гэдэг бол бүр ингээ тогтцсон. Непалд ч гэсэн хийдэг стандарттай байдаг байхгүй 70% нь ярилцлага тэр нь 17-аас 19 асуулттай эпилепситэй өвчнөдөө харьцах удирдамж гэж байдаг 17-аас 19 асуултад бүгдээ нас сум дараалал. За тэгээд энэ уншаахан 70% тавьчихж байгаа. Тэрний дараа тархины бичлэгээрээ батлна. За тэгээд тэрэн дээр нойрны бичлэг, сэрэнг бичлэг гэдэг байдаг. Тэгэхээр зэрэг нойрны бичлэгийг хизээ хийх үү, сэрэнг бичлэгийг хизээ хийх үү гэдэг чинь бас тусгай заалттай шүү дээ. Тэгэхээр одоо бүгдээ нойрны бичлэг хийх гэдэг байхгүй. Одоо яг чамархай эпилепси дээр бол яагаад нойр хийх гэдэг юм бүү мэд сэрэнгээр гараад ирдэг тийм эмгэг шүү дээ. Тийм тэгж яхад нь бүгдээ нойрны бичлэг гэдэг. За хоёрдугаар онцлогооны арга нь бол MRI. MRI бол маш хүртээмжтэй байгаа шүү дээ. Тэгэхдээ би түрүүн хэлсэн те 3-2 нь гараад 1 нь гардгүй. За манад хийж байгаа бас нэг дэвшилттэй технологи нэ нөгөө юуны цөмийн онцлогооны арга ба шүү дээ. PET одоо 2 дугаар эмнэлэг дээр бриллиант эмнэлэг дээр байгаа. За ингээд зөндөө онцлогооны арга байгаа. За тэгэхээр эпилепситэй хүн гэдэг маань зөвхөн эпилепситэй үедээ л өвчтөй болчоод бусад үе зүгээр явж байгаа хүн биш шүү. Түүний эмнэл зүг та нар уналтын үеийн эмнэл зүг, уналтгүй үеийн эмнэл зүг гэж ялгаж авч үзэх хэрэгтэй. Уналтгүй үедээ тэр хүн сэтгэл санааны өөрчлөлт гарна. Гэхдээ хөнгөн уналтгүй үедээ толгой өвдөн тийм ээ. Тэр юунууд унж байгаа үе хоёр өөр. Тэгэхээр аль үеийн эмнэл зүг ярьж байна. Онцлогоон дээр одоо за одоо би эмчээ группт орох гэж юмаа тэгсэн чинь надад заавал унсан бичлэгээ хэлээ гэхэд одоо нөгөө хүн чинь унчаад нэг термометрлээс тархинд нь үхээд ах чинь дахиад одоо группт оруулахын тулд зайлуулыг дахиад унахад бүр унах ёстой гэдэг нөгөөх нь ботцсон өглөө эмээ уухгүй ирж байгаа юм чаа би унахал юм бол миний бичлэг сайн гарах юм байна. Тэгвэл нойрны бичлэг хийж байгаагийн ач тус юу юм? Нойрны бичлэг нь энгийн бичлэгээр гарахгүй эпилепсийн долгионыг 88-аас 90% магадaltaгаар гаргаж ирдэг байхгүй. Тэгэл тэр хүний эмээ хасаал унчаал унж байгаа бичлэгээ аваад ирчигээд одоо тэр нь өөрөө үйлчлүүлж байгаа стресст ороод байгаа. Тэгээ тэр танин мэдхүүдээр нэг юм хэлчих. Миний докторийн ажлын нэг хэсэг нь болохоор чамархай эпилепси ой байсан байхгүй. Тэгэхээр хүмүүсийн дунд нэг ойлголт байгаа. Эпилепситэй хүн бол одоо танин мэдхүү алдагдaltaй хүн гэж. Тэгэхээр бол маш олон судалгаа хийгдсэн байдаг. Эпилепси одоо сэтгэл судлал гэдэг тусдаа тий юу бэ салбар өгдөг байхгүй. Тэгэхээр тэнд болохоор эпилепси дээр тийм одоо юуны танин мэдхүүн өөрчлөлт байхгүй шүү дээ. Зүгээр дасан зохицохтол жоохон удаан байдаг байхгүй. Орчиндөө дасан зохицох үйл юм тий. Тэгээд тэрэн дээр одоо эпилепситэй бол ажилд авахгүй. Энэ нийгмийн асуудал ганцхан Монголд ч шүү. Дэлхийн нийтээр хар сүдрээс гаргая гэдэг тийм уриатай байнга явж байдаг байхгүй. Эпилепситэй хүнийг одоо оюу толгоогоос хасна, MCS-ээс хасна. Нөгөөх нь нууцаар эмээ уун тий. Ер нь бол байнгын тийм гадуурхал бол явж л байдаг хүмүүс. Гэхдээ энэ хүмүүс мэдээж одоо ажил хөдөлмөр эрхлэх хэрэгтэй шүү дээ энэ чинь тий. Тэгэхээр нөгөө заавал тэрийг ундаг татдаг гэдгээ бас тухайн албан байгууллагад мэддэхгүй бол бас аюултай үстэй. Тэрийг нь бас тухайн албан байгууллага мэдчихэж хэрэг гинтийн нөхцөл байдал гарвал тэн дээр ус тэр хүн дээр ямар нөгөө анх шатны
тусламж үзүүлэх үү гэдэг юм а бас мэдэх хэрэгтэй үү? Тэгээ энэ дээр нөгөө бас тэр хүндээ тусламж үзүүлэхээс гадна нөгөө ажлын байрны зохицуулт хийдэг байхгүй. Эпилепситэй хүн чинь 3 ажлын байран дээр хориотой байдаг байхгүй. Үнэхээр хүн нэгдүгээр 2-оос дээш метрийн өндөрт ажиллаж болдгоо. Өндөр гинт унах юм бол одоо өндрөөс унаад гинт усанд ажиллаж болохгүй. Одоо шумбагч мөнгөчүүд усан дотор татчихулж өвчин штэ. Тэгэд нөгөө энэ фото гэрлийн юу нүдрүү огцом өгдөг тийм ажлыг хийж болдгоо. Тэр нөгөө гэрлийн сэдэлт маань уналтыг сэтрэгээд байдаг байхгүй. Тэгэхээр хүний нөөц нь болохоор манай энэ ажилтан нойр хасаж ерөөсө болдгоо. Ямар нөхцөл байдалдаас нь ажиллах уу гэдгийг бодолцож тодорхойлж асуулж байгаа хэрэгтэй. Тэгэхээр нөгөө нэг тухайн байгууллагын хүний нөөц ч гэсэндээ бас нөгөө мэдлэгтэй байж иж бас тухайн ажилтнтай бас тохиргоо хийх хэрэгтэй байна шүү дээ. Тийм нөгөө одоо ингээд түрүү ярьлаа те өндрөөс унжих эрсдэлтэй усан дотор живчих эрсдэлтэй гэдэг эпилепситэй хүмүүс ч нөгөө машин унахад бас их айцтай байгаад байдаг. Жолоо барьж болох юм уу болохгүй юм те. За тэгэхээр нөгөө одоогоос 4 жилийн өмнөөс энэ солонгос өөрийнх нь жолооны эрх дээр энийг ярьжсэн байхгүй. Одоо эпилепси холбоо нь бүр аягүй хөгжсөн те. Ярьдаг асуудал нь одоо хэдэн сарын дараа жолооныг үнэмлэхээ өгөх ингээл Америк солонгосын тэр чинь тийм л юм яриа штэ. Хэдэн сар унаагүй хүндээ өгөх юм. Ер нь 6-аас дээш сар унааг бол машин барьж болно гэж үздэг байхгүй юу. Тэгвэл би түрүүн хэлээд штэ 10 жил уусан ч зүгээр шүү гэд. Яагаад гэвэл нэг тийм тохиолдол Сингапурт тохиолдож байсан. 10 жил унаагүй болохоор эмээ хасчихгүй юм чинь тэгсэн чинь очоод том бетон юу нэг хан мөрөгцсөн. Яг хүн амьдалтай. Гэхдээ тэр бол битгий эрт эмээ зогсоогороо тэр эмийг уусны буруу гэж байхгүй шүү. Одоо манайхнагаар карбамазепин уугаадстай амар элэг мод штэ гэж ярьдаг байхгүй. Хаан дэлхийд дээр карбамазепин уугаад хэдэн ширхэг тийм элэг модсон хүн байгаа нь тий. Харин ч эсэргээрээ тэр эмийг уухгүй байснаасаа амнасаа алдах эрсдэл үүссэн хүмүүс маш олон байдаг. Тэгэхээр машин барих тэр манай үйлчлүүлэгч нар яг үннээ хэлэхэд ингээл үннээ л ярьж байгаа юм чаа. Зөндөө барьж байгаа байхгүй. Тэгэхээр надад бас айдас төрөн штэ. Хүүхдүүд энэ төр одоо яана те ундаг хүн явж байгаа гэдгийг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр яд ч л одоо 6 сарын уналтгүй болсны дараа өргөлний ард суул арай аюулгүй юм да те. Манайд яг тийм хууль байхгүй шүү дээ. Уг нь бол хууль байх хэрэгтэй юм. Тэр нөгөө жолооны юундаа ч юм уу хууль ч юм уу эсвэл нөгөө журмаар зохицуулдаг ч юм уу те. Зохицуулах хэрэгтэй байхгүй. Энэ бол нөгөө ганцхан өөрийнхөө амнасыг биш бас бусдын амнасанд халтаа үйлдэлүүлэх аюултай гэлгүй байх уу тий. За тэгэхээр бас яг энэ одоо төрлийн өвчнөд тий асуудалтай бас зовж санаа зовж явж байгаа хүмүүс бас сая нэмчээ маань ярьсан яриаг бас анхааралтай сонссон баха гэж бодож байна. За одоо ингээд уналт таталгээд хизээч хаанч үүсэх эрсдэл магадлал өндөр шүү дээ тий. Тэгэхээр олон нийт маань бас энэ дээр яг ямар одоо хандлагатай одоо мэдлэг мэдээлэлтэй байх хэвээр бэ. Хажууд нь автобус хүлээгээ зогсож байгаа нэг хүн тэр газар дээр ингээд уналт таталт өгөөд ингээ унчлаа гэж бодоход хажууд нь зогсож байгаа хүн ямар одоо анхны тусламжийг яаж үзүүлэх хэвээр ингээд дээр бас мэдлэгтэй байх хэвээр байх тий. Гэтэ ер нь бол хүмүүс одоо нэлээл мэдлэгтэй байт юм шиг үлээ л дээ. Би нөгөө подкаст энэ төр юу харж байгаа. Тэгэхээр энэ болохоор айгүй энгийн зүгээр тэр хүнийг хажуу тийш нь харуулж хөвтүүлээд одоо дээшээ хараад тавьчихсан бол хажуу тийш нь хөвтөл савчих хөдөлгөөн хийх янз бүрийн хөдөлгөөн хийхэд нь саадгүй тийм үнцгтэй юмнаас холдуулна. За тэгээ захын нь бол онгойлгож одоо агаартай орчныг бүрдүүлнэ. Тэгэл болоо. Уналт бол 2-10 минут ингэж татвалцал өгөөл өнгөрчин. Тэгэхгүй тэгэл нөгөө дээр үед бол одоо манай дээр үе үйлчлүүлэгч нар чинь шүдггүй штэ. Аваачаад нөгөө халбаг малбаар ингэж хил амын. Яагаад хажуу тийшээ харж чаач угаасаа хил унах эрсдлээсээ сэргийлчихэж байгаа байхгүй. Тэгээд нэг 10 минутаас илүү. Гэхдээ нэг хідэн ноцтой нөхцлүүд байдгийг. Жирэмсэн эмхтэй, зүрх судасны дутагдaltaй хүнтэй тийм хүмүүсийн уналт. Тэгээд олон нийтэд бол нөгөө энгийн тусламж нь илүү. Хажуу тийшээ харуулах юм байна. Үзүүртэй юмнаас хол байх юм байна. Агаар өгөх юм байна. Тэгээд нэг анхаарах юм нь 10 минут унчаад зөвхөн уналтаасаа том уналтаасаа гарч байгаа штэ. Ухаан санаа бол бүгд төрөө штэ. Сэргийг уудаг штэ. Сэргийг цаг 2 цаг автомат үйлдэл хийн. Янз янзын үйлдэл шууд замаар гарах ч юм уу те. Гэрхэн тохионы юу харахгүй ч юм. Тэгэхээр тайван байлгаад, хэвэн байлгаад за энд хідэн хуруу байна ч гэдэм үү. Таны нэр хэм бэлээ гэд орчинтой харьцаад. Тэгэхээр хүмүүс бас их тийм одоо соёлжсон юм утасддаг. Эмчээ таны дугаар чинь энэ хүний доторх юун дээр байсан. Бас өөрийнхөө бас нөгөө хувцас хэрэглэл цүнх юм дээр бас тийм уналтын тэмдэглэл гэдэг байхгүй. Тэрийг ер нь ундаг хүмүүс бол биедээ аваа явж явах хэвээр. Тэнцэнэ хүүхдийнхээ утсыг ч юм уу тийм ээ. Эмчийнхээ утсыг ч юм уу тэгээд яаралтай гэр бүлийнхээ утсын тэмдэглэгээтэй байвал зүгээр. Эпилепси гэдэг болохоор тархины архаг нөхцөл байхгүй юу? Яг Альбесны тодорхойлолтоор Жеран Англ гэдэг хүний одоо үндсэн алтан ном гэдэг юм да ширээний ном байдаг. Эпилепси гэдэг бол эпилепси уналт таталтанд өртөмхий байдлаар тодорхойлдог
тархины архаг эмгэг гэдэг тархины архаг нөхцөл гэж байгаа. Өвчин гэж хэлэх байгаач. Тэгэхээр эпилепсийн унал татал гэдэг нь юу юм бэ гэхээр ямар нэг шалтгаангүй гарч ирээд аяндаа ярилдаг шинж тэмдгүүд. Тэгэл болоо. Шинж тэмдгийн бүрдэлч гэж байхгүй. Метр сэтгэц гэх янз янзын тодорхойлтууд байдаг. Тэд нар бол одоо оновчтой тодорхойлт нь биш. Тэгэхээр энд нэг аяндаа гарч ирээд аяндаа арилждаг шинж тэмдэг. Ямар ч шинж тэмдэг байж болно. Чихэнд чинь хүн юм дуудаад байгаа юм шиг сонсогдож болно. Гинт зүрхчин дэсч болно. Ялангуяа зүрхний хэлбэрийг ялахгүй аюул олон зүрхний эмчнэрээр 5 зүрхний эмчмчдэр очсон байдаг шүү дээ. Хоёлгээд. Тийм юмгүй. Тэгэхээр би түрүүн хэлсэнтэй 70% нь дотоод шалтгаантай. Тэгээ одоо ч гэсэн эпилепси дээр хамгийн эрчимтэй хийж байгаа юунаас генийн судалгаанууд байгаа байхгүй юу? Ямар ген бүрдүүлээд байна гэл одоо судлаалаа тий. Тэгэхээр гений олонлог бүрдүүлээд байгаа нь тэр 70-аас дээш хувийг одоо аав ээж нь аль нэг нь унахгүй байсан ч гэсэн суугаад тэр гений шинэ бүрдэл үүсчихэж шүү дээ одоо 30-40-од гений. Тэгэхээр зэрэг нөгөө сэргээлж болдог эмгэх гэж биш л дээ энэ маань ерөнхийдөө эпилепси. За тэгтээ сэргээлж болдог эпилепси байна. Тэгэхээр эпилепси ч өөр ингээд насны хамааралтай ингээд байхгүй. Өндөр долгион бага насанд явж байгаа, жоохон багасаад, эдэр насанд ихсээ, тэгжээс нөгөө хүүхд мөхөд гаргадаг насанд буураад, хөвгшрөө цуцсны эмгэг ихсгэр буцаад ихсээд ийм долгионтой график үүсгдэг байхгүй. Тэгэхээр нөгөө эдэр залуучуудын эпилепси чинь гэмтлийн дараах эпилепси байдаг байхгүй. Тэгэхээр гэмтлийн дараах гэмтэл төртөхгүй байх хамгийн наазах юм нөгөө малгай. Тэгээ нөгөө Япон хүүхд чинь 3 настай хүүхдтэйгээ унж байхдаа малгайтай унаад байгаа байхгүй. Манай нөгөө морь уяач нар чинь нэг бэлтгэлээ хийж яаг нь малгаагүй тий. Тэгээд хурдан морины өстө нэр ундаг хүүхэд эмгэх сургагч энэ төргээд зөндөө олон хүн ирдэг штэ. Тархинд нь ингээд том нөх хүсцэн. Тэгээд тэрийг өргөжлүүлэл хийгээд байна. Тэгэхээр сэргээж болдог эпилепси байна штэ. Одоо бидний гэмтлийн дараах эпилепси. Тэгтээ даанч тэр 70% шалтгаан тодорхойгүй маань сэргийлэх боломжгүй. Тэгтээ аавчтай нь болохоор зохицуулагдаад ажил амьдралынхаа дэглэмээр зохицуулагдаад яваад байдаг. Нөгөө нийгмээс нөгөө тусгаарлагдах тусмал ер нь бол нөхцөл байдал ер нь илүү нөгөө тухайн хүн дээр хүнд явагдах магадгүй одоо би ч одоо ийм өвчтөй шүү дээ гэл улам өөрийгөө нөгөө стресстүүлэл улам нөгөө тархинд очиж байгаа асуудлаа улам ингээл богшуулаад ч гэдэм үү те өөр дээр улам ингээд ачаал аваад хахаар магадгүй энэ өвчин улмал ингээд сэдрээд ах уу яах уу тий нийгмээс өөрийгөө ер нь их тусгаарлах юм шиг байгаа маа тий. Тийм учраас нөгөө уналтыг эмчлэх биш уналттай хүний эмчлэх гэдэг шүү дээ. Тэгэхээр чи хүн гэдэг чи өөрөө нийгмийн сүрэгт багтдаг. Одоо сүргийн нэг бүрэлдэхүүн шүү дээ. Тэгэхээр нийгэмтэйгээ харьцаж явах хэрэгтэй. Тэгээд тэрнээс одоо айдас байгаад байгаа шүү дээ. Эпилепси айдас гэдэг. Айдсаа салах арга бол тухайн юмыг танин мэддэг шүү дээ. Тэгжээч хүн нөгөө айдсаа тавьж явуулдаг. Тэгэхээр за миний өвчин эмчлэгт юм байна. Ийм юм зохицуулахтай юм байна гэдгээ мэдчихээд нөгөө нөгөө эрсдэлтэй өвчин зүйлүүдтэйгээ дасан зохицож амьдрах. Тэгээ мэдээж одоо ундаг хоёр хүнийг харьцуулахад нэг нь ажил хийдгүү гэртээ сууж байдаг байнга л ингээл одоо хажуу тийшээ олчвол унчин хажуу тийшээ зогсвол унчин ингэчүүл унчин гэдэг тийм хүний амьдралын чанар нөгөөх нь ажиллаа хийгээд хүүхдээ гаргаад ингээд гэр бүлээд яагаад явж байгаа хүний ядаа сатаарах юм их байгаа шүү дээ. Нөгөө байнга уналтаа бодоод байхгүй нөгөө хүн маань тий. Тэгэхээр одоо нийгэмд бүрэн дүүрэн байлгах л эмчийн зорилго байгаа нь эпилепситэй хүний. Тийм байна. За баярлалаа эмчээ. Маш олон өргөн үрийн асуудлаар өнөөдөр Гэгээ эрүүл мэнд подкастад бас мэдлэг мэдээлэл олгосон танд баярлалаа. За та бүхэндээ баярлалаа. За Гэгээ эрүүл мэнд подкаст үзэгч та бүхэнд энэ удаад Санус эмнэлгийн мэдрэлийн эмч эпилепси судлаач хамгаалах ухааны доктор дэд профессор клиникийн профессор Амар Жаргал гэж хүнийг урьж оролцуулж бас хаврын ядаргааны үед одоо ямар арга хэмжээ авахын юугаа одоо илүү төлөв төвшин байлгахын за мөн дээрэс нь яг энэ одоо унал таталттай энэ өвчний үед бас тухайн өвчтөн хүн одоо өөрөө ямар байх ёстой ар гэр нь яах ёстой нийгэм яах ёстой ингээд маш өргөн өрөөний сэдвэр бид өнөөдөр ярилцлаа ингээд манай Гэгээн эрүүл мэнд подкастыг үзэж сонссон үзэгч та бүхэнд баярлалаа. Мөн одоо энэ мэдээллийг бусдад одоо яг энэ мэдээлэл хэрэгтэй байгаа хүмүүст нь бас түгээгээрэй гэж бас уриалмаар байна. Ингээд дараагийн подкастаар эрг уулзлаа. Баяртай үзэгчтэй.